Өдрийн мэнд эрхэм хүндэт сонсогчдоо Монголын бүтээмжийн төвийн бүтээмж подкаст зургийн 2 дахь дугаар та бүхний сонирт хүрч байна. Өмнөх дугаарт хэлсэнчлэн Монголын бүтээмжийн төв 30 жилийнхаа ойд зориулж энэхүү бүтээмж цовруул подкастыг та бүхэнд зориулан тусгайлан бэлтгэж байгаа. Тэгэхээр сар бүрийн 2 дахь болон 4 дахь пүрэв гарагийн 12 цагт та бид уулзаж байх болно. За өнөөдрийн сэдэв маань сонирхолтой сэдэв байгаа. Энэ бол ажлын соёл 5C, 5S гэж хэлдэг. Тэгээ түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн сэдвээр ярилцах болно. Өнөөдрийн маань сургалт гэх юм уу? Өнөөдрийн маань сэдвийг та бүхэндээ Монголын бүтээмжийн төвийн эксперт Хишиг Дэлгэр маань хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайн байцгаана уу? Бүгдээр өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хүн амьдралынхаа чамгүй их хугацааг ажлынхаа байран дээр өнгөрөөдөг. Зарим хүний хувьд ажлын байр, ажлын өрөө гэдэг бол өөрийн амьдарч байгаа гэрээс өөрсгөө болсон ийм тохиолдол байдаг. Ялангуяа хүний ухамсартай залуу наснд ажлын байр гэдэг 2 дахь гэр орон маш чухал. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих энэ ажлын байрны соёл 5S түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг маань хувь хүн бүхний ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг амжилт гаргая гэж байгаа хүн бүхний өөртөө ажилдаа ажлын байрандаа нэвтрүүлэх нэг чухал хэрэгсэл юм аа. Хөгжлийн нэг хэрэгсэл юм аа гэж та бүхэн хүлээн авна гэж итгэж байна. За тэгэхээр гişгэ яг яагаад 5S гэсэн юм бэ? Энэ мэдээж хэрэг товчилсан нэр тийм ээ. Одоо яг 5S гэдэг маань яг юу хэлж байгаа юм бэ гэдгийг эхлээд сонсогчдод тайлбарлана. 5S гэдэг маань Японоос гаралтай. Сери буюу сайн англи ялгах, монголоор сайн англи ялгах, сетэн буюу сайдар зэкслэн зохион байгуулах, сесо буюу сайхан цэвэрлэж тэмцээлгэх, сексу буюу стандартчлан хөвшүүлэх, эдгээр өмнөх дөрвөн алхам стандартчлан хөвшүүлэх, шизүкэ буюу сахилга батыг төлөвшүүлэх гэсэн ийм 5 алхамд арга байгаа. Тэгээд энэхүү 5 алхамд аргыг яг ирэмт дараалалаар нь нэг хэсэг хэрэгжүүлсэн бол 2S гэдэг ийм шатлалтай хэрэгжүүлдэг ийм арга байгаа. Тэгэхээр Япон хэлэнд бас 5S буюу S үсгээр эхэлсэн. Дээрээс нь англи хэлэн дээр ч гэсэн энийг бас дүүцүүлээд бүгдийг бас англи хэлээр S үсгээр эхлүүлж оруулсан байдаг. Түүнийг монгол хэлэнд ч гэсэн бас адилхан ингээд 5 S үсгээр эхэлсэн 5 тодорхойлтыг бий болгожээ. Тэгэхээр аль ч хэлний анх үс Япон хэлэнд ч тэр дэлхийд дахин харьцаж байгаа англи хэлэнд ч тэр өнөөдрийн та бидний их хэлэнд маань монгол хэлэнд ч тэр дандаа S үсгээр эхэлж байгаа. За тэгэхээр 5S гэдэг. Тэгэхээр англин ялгах гэдгээс хамгийн ихний алхам буюу англин ялгах гэдгээс эхлэе. Яагаад англин ялгах гэж? Юуг англин ялгах гэдэг байгаа вэ? Бидний ажлын байр болон гэр орон бидний хэрэгжилж байгаа зүйлс бүхэнд маань одоо хэрэгтэй хэрэггүй зүйлсээ одоо бүгдийг англиар ялгана гэсэн үг. Одоо манай ажлын байран дээр маань зөвхөн хэрэгцээтэй зүйлс байх шаардлагатай бидний байнга ашигладаг, одоо байнга хэрэглэгддэг. Тэгсэн мөрчлөө ингээд яг хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг зүйлс ингээд байгаад байдаг. Тэднийгээ ингээд бүгдийг ингээд гаргаж ирээд одоо англиар ялгалт хийгээ биднэрт хэрэгцээгүй зүйлс хоёрыг англиар ялгах юм. Түүн дээрээ бас огт хэрэглэгддэггүй зүйлс хаяа хэрэглэгдэх зүйлс гэдэг бас англиар ялгах чинь. Тэгээ хэрвээ байнга хэрэглэгдэх зүйлс яг гарт ойр амар байдлаар авахд амар хэлбэр байдлаар хараад шууд авахд амар хэлбэр байдлаар байршуулахыг англиар ялгах гэж байгаа. За дараа нь нэгэнтээ англиар ялгацсан бол тэгвэл зохион байгуулах гэдэг нь одоо зайлшгүй байх шаардлагатай юу? Зохион байгуулалт гэдэг маань түрүүний хэлсэнчлэн бид нар одоо ингээ хараад шууд авахд амар хэлбэр байдлаар хаягжуулаад яг байрлалыг тогтоож өгөөд за энд ийм л зүйл байна. Буцаагаад авсан бол буцаагаад яг тэр байранд нь тавьдаг ийм дадал хөвшилтэй болно. Соёл хандлагыг хэлээд байгаа. За тэгээд дараагийнх нь цэвэрлэн гэж байна тийм ээ. Монгол хэлэнд бүр цэмцээлгэх гэж хэлсэн байна шүү. Тэгэхээр 3 дахь алхмын хувьд 3 дахь алхмын хувьд болохоор бид нэр одоо ингээд хэрэгцээтэй зүйлсээ аваад үлдсэн. Тэгээ бид нэр байрлалыг тогтоогод хаягжуулаад өгсөн. Үүнийг цэвэрлэж яг ингээд цэвэрлж явах хэвцээ мөн бид нэр одоо аваар осол эндиглээс сэргийлэх бүрэн боломжтой. Одоо бид нэр тоног төхөөрөмж маань эвдэрчихсэн бол цэвэрлж явах хэвцээ одоо түүнийг арчилж эвдэрснийхэн дараа биш өмнө нь ингээд сэргийлэх юм боломж бас бүрддэг. За тэгэхээр стандартчлан гэж байна.
Тэгэхээр ингээд хүн сонсоход энгийн юм шиг энэ гурвыг одоо яаж стандартчлах вэ? Стандартлан гэдэг маань одоо үнийг эдгээр өмнөх 3 алхмаа тогтмолжуулна гэсэн үг. Өглөө орж ирэл би за 5 минутанд сэрий хийдэг. Өглөө орж ирэл ажлын байр ширээн дээр маань яг ийм л зүйлс байх ёстой. Ингээд стандартаа тогтоогоод өгчин яг ийм л зүйлс байх ёстой. Ингээд хэрвээ энэс өөр зүйлс ингээд байгаад ах юм бол бид нар нөгөө өмнөх 3 алхмаа английн алгалтаа хийгээд байрлалыг тогтоож өгөөд ингээд цэвэрлээд ийм үнийг стандартчлан дэвшүүлэх гэдэг байгаа. За тэгэхээр дараагийнх нь баг ялгаагүй юм шиг одоо санагдаж магадгүй. Тэгэхээр сахилга бат төлөвшүүлнэ гэж байна. За тэгээд стандарт тогтоочлоо. Тэгэхээр сахилга бат нь үүнээс юугаар ялгаатай вэ? Сахилга бат гэдэг маань ерөөхдөө бол одоо хувь хүний хувьд 5S-ийг бүрэн хэрэгжүүлсэн юм соёл хандлагатай ажилтаа ингээд зөв зохион байгуулалтыг авчирсан юм соёл хандлагатай ажилтан буюу одоо хувь хүний ингэж хэлж байгаа. Тэгээд бас байгууллагын хувьд ч гэсэн юм соёл хандлагыг бий болгоцсон өмнөх 4 алхмаа байнга ингээд хэвшүүлдэг ийм одоо ажилтан байгууллагыг хэлэх боломжтой. За тэгэхээр 5S маань ийм 5 зүйлээс бүрдэж байна. Тэгвэл энийг хэрэгжүүлсний одоо хувь хүнч байгуулагч бай ингээд сураад хийгээд ирсний үр дүн яг юу вэ? Үр дүн маань маш их олон ашиг тустай байдаг. Мэдээж энэхүү арга хэрэгсэл маань бас хүн болгонд энгийн ойлгомжтой, хинж хэрэгжүүлэх боломжтой, хаанч хэрэгжүүлэх боломжтой юм арга хэрэгсэл гэдэг. Тийм үү? Хөрөнгө одоо оруулалт маш бага шаарддаг. Бид нар гар доорх материалаа ашиглаад л одоо тайжуулах, цэвэрлэх эдгээрийг бүгдийг одоо гар доорх материалаа ашиглаад хийж бүрэн боломжтой. Удирдлагын юм бас хараа хяналтгүйгээр хувь хүн хийх бүрэн боломжтой байдаг. Тийм үү? Бид нар ажлын орчин маань эрүүл аюулгүй болсноор ажилтны маань бас ингээд сэтгэл санаа дэвшилж тэгээд багаар ажиллах урам зоригтой бол ажилдаа дуртай болох ийм соёл хандлагууд бас бүрддэг. Тийм үү? Байгууллагын инженерийн байгууллагын маань дотоод уур амьсгал маань ийм дэвшилдэг. Тэгээд бас нөгөө 5S-ийг хэрэгжүүлснээрээ бид нэр 7 алдагдлыг л ингээд одоо ажлын байран дээр гараад байдаг алдагдлуудыг гологдол бүтээгдэхүүн эдгээр зэрэг алдагдлуудыг арилгах юм үндсэн зорилготой байдаг. Тэгээд эдгээрийг бас арилгаснараа бид нөгөө байгууллагын өөр ашиг үр дүнтэй байдал маань эргээд нэмэгдэх бүрэн боломжтой. За тэгэхээр ингээд хэлэхэд их энгийн юм шиг тийм үү? Цэвэрлээд л арчаад л тэгэл одоо зохион байгуулаад ажлын байрыг болчих юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо үйлдвэрлэлийн орчин болон зүгээр одоо энгийн офисын орчин хоёрт арай өөр нөлөөтэй. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ одоо подкастыг сонсож байгаа офисын зарим хүмүүс одоо энэний хэрэг гэж байна уу гэж бодох магадaltaй. Тэгвэл үйлдвэрлэлийн орчинд тийм үү? Ялангуяа хүнд тоног төхөөрөмж одоо тийм ээ машин механизмтай ажилладаг ийм орчинд бол энэ илүү чухал байх гэж бодож байна л да. Тэгэхээр үйлдвэрлэлийн орчин, офисын орчин, эсвэл хувь эсвэл албан байгууллагт ялгаа байна уу энийг хэрэгжүүлэх? Мэдээж ялгаа байгаа. Анхнаасаа байгууллага бүр маань ингээд ийм яг 5S-ийнхаа ойлголтыг авснараа хүн болгон ойлголтыг авснараа 5S-ийг одоо үйлдвэрлэлийн орчинд хэрэгжүүлэх яг офисын орчинд хэрэгжүүлэхэд ингээд жоохон үр дүн маань ингээд харагдахгүй байх боломжтой. Тэгээд цаагаараа бас нөгөө ажилтнууд маань сэтгэл ханамж дээсэлснээрээ нөгөө байгууллагын мал нөгөө үр дүн авирагч маань дээшлэх боломжтой. Үйлдвэрлэлийн орчинд бол илүү их нөгөө нэг үр дүн томоор харагдах бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө удаан хугацаанд ингээд хэрэгждэг ингээ харагддаг үр дүн. За тэгэхээр хамгийн энгийнээр одоо миний ойлгож байгаагаар тайлбарлахад тийм үү? За офисын ажилтан бай гэж бодъё тийм ээ ашиг. Тэгэхээр офисын ажилтан одоо компьютер болон бичиг цаастай ажилладаг хүн ширээгээр нь дүүрэн ингээ замбраагүй цаас өрөөтэй бай. За тэрэн дотор одоо 10 минутын дараа хурал болох гэж байна. Тэр хуралд одоо оруулах илтгэлийнхаа цаасыг олохгүй байна. Тэгэхээр тэр илтгэлийн цаасаа олохын тулд тэр хүн хэдэн минутыг одоо тэр замбраагүй олон цаасан дундаасаа ирж хаах болно тийм ээ. Тэгэхээр хэрвээ энэ яг эмх цэгцтэй байх юм бол тэр хүний хөдөлмөрийн 10 минут хэмнэгдэнэ гэж би ойлгож байна зөв. За тэгвэл ер нь ингээд тоогоор хэмжээд үзвэл ийм эмх замбраатай байснаар хүний бүтээмжийг ер нь хэдэн хувь одоо яаж дээшлүүлдэг вэ гэж үздэг вэ? Тэгээд ер нь ажилтны бүтээмжтэй ажиллах нөхцөлийн 80% нь эмх цэгцтэй зохион байгуулалтын ажлын байрнаас хамаардаг гэж үздэг. Ер нь бол хамаардаг. Тэгээд энэ маань таатай ажлын байр нь мэдээж ажлыг чанартай гүйцэтгэх, уур амьсгал, ажилдаа хандах эерэг хандлагыг төрүүлж яадаг тий. Тэгээ мөн альва зүйлийг ирж хайхад одоо Азийн бүтээмжийн байгууллагын судалгаа байдаг. Хүн дунджаар
жилдээ 150 цагийг зүгээр л юмыг ирж хайхад ингээд зарцуулаад байна. Үүнийг одоо ажлын өдөр чиглүүлэхээр 19 өдөр тий. Бид нэр одоо сард 22 23 өдөр л ажиллаж байгаа. Бараг л бүтэн сарыгаа зүгээр л жилийнхаа сарыг ингээд зүгээр юмыг ирж хайхад зарцуулаад байна. Тэгэхээр энэ маань маш аюултай. Ингээд энэ аюултай байдаг. Энийг ирж хайхад ингээд энэ цагаа багасгаснараа бид нөгөө бүтээмжтэй ажиллаж чадна. Нөгөө нэг ажилтан маань сэтгэл зүгээрээ зөв ингээд тэгээ мөн хэрэглэгчийг хүлээлгээд байхгүй ингээ юмаа шууд л ингээд хэрэглэгч нэг зүйл хүслээ гэхэд хэрэглэгчтэй шууд гаргаад өгөхөд ийм амар хэлбэр бас боломжтой. За мөн нэг ажлын одоо гарц маань дараачийн ажлыг орцуулж идэг учраас одоо бас нөгөө дараачийн ажилтнаа хүлээгдэл үүсэхгүй нөгөө манай ажил маань зөв ингээ явах юм бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол их том тоо санагдаж байна л да. Тэгэхээр одоо ажлын 19 хоног буюу бараг 1 сарыг тийм ээ 12 сарынхаа бараг 1-ийг нь бид нэр ингээд үр ашиггүйгээр юм ирж хайхад ингээд зарцуулдаг байсан бол мэдээж хэрэг энэ 19-ийг одоо нүдэн анаад 5-ээс шууд гарт ороод шууд 19 өдрөө биш гэхэд ядаж нэг талыг нь 10 хоногийг нь одоо бууруулж чадах юм бол энэ хүний ажлын амжилт эрс одоо нэмэгдэх нь ойлгомжтой. За тэгээд энийг ингээд их энгийн юм шиг мөртлөө ингээд 5-9 сургалт гэж яваад байдаг тийм ээ. Тэгэхээр ингэж сургалт хийхийн хэрэг байдаггүй. Эсвэл зүгээр хувь хүн өөрөө энийг ингээд одоо олж уншаад ч юм уу тий өөрийн болгоч боломжтой юу? Ерөнхийдөө бол арга хэрэгслийн арга зүйг ингээд зааж сургаснараа тэр хүн ингээд өөртөө шингээж ингээд үүнийгээ байнга хэвшүүлдэг болсноор өөртөө ингээд соёл хандлаганд болчихж байгаа. Шууд ингээд өөрөө яг хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ үр дүн маань бас тийм сайн харагдахгүй болов гэж бодож байна. Ингээд анханасаа зааж сургаад хүмүүс чинь ингээд за ажлын хажуугаар бас юу ч үдээ би бол ажлаа ингээд үр бүтээтэй хийгээд л байгаа гэж үздэг. Түүнээс ингээд энэ эдгээр алхмууд маань бас жижиг болохоор яг хүний нүдэнд ингээд харагдаад байдгүй. Тэгсэн мөрчлөө цаагаараа маш том үр ашиг авчирч идэг. Уг нь бол тэгэхээр ингээд бид нэр яг арга зүйн зөв ингээд анханасаа суулгаад ингээд зааж сургаснараа байгууллага болон хувь хүн маань ингээд хөвшүүлэх ийм суурийг нь бэлдэж өгдөг гэсэн. Тэгэхээр сонсогчдоо та бүхэнд зориуд одоо сануулж хэлэхэд энэ 5S гэдэг маань Монголын бүтээмжийн төвийн одоо та бүхэнд өргөн барих дараачийн сургалтууд ер нь бүтээмжийг дээшлүүлэх олон одоо арга замын одоо сургалтын суурь юм шүү. Одоо хувийн зохион байгуулалтаа сайжруулахаас ерөөсөө хүн өөрөө өөрчлөгдөхөөс бүх юм эхэлнэ гэж үздэг учраас хамгийн суурь гэж одоо энэ 5S зарчмыг хэрэгжүүлэхийг үздэг учраас хамгийн түрүүнд та бүхэндээ хүргэж байгаа. За тэгэхээр юмыг яаж мэдэх вэ? Зарим одоо үүнийг би бас өөрөө сонсч байсан санагдаж байна. Тэгэхээр Монголын хууль 3 хоног гэдэг юм доо. 3 хоног ширээгээ арчаал тэгэл мартчихна доо гэж хэлж байсан. Одоо байгууллагын даргыг одоо тийм тэгж хэлхийг би одоо өөрөө чихрээ сонсч байлаа. Тэгэхээр хэрвээ хувь ажилтан өөрийнхөө бүтээмжийг сайжруулах гэж хичээгээд те би одоо бүтээмжтэй сайн одоо бай те өөрийнхөө нэг цагийг тэр алдагдж байгаа нэг шал дэмий нэг одоо 7 хоногт нэг цагийг одоо замбраагүй байдлаа одоо зарцуулж ийснийгаа сайжруулаад тэр нэг цагаагаа би өөрийгөө хөгжүүлэх сургалтанд зарцуулъя гэж ухаамсартайгаар бодож байтал ингээд өглөө орж ирээд ширээгээ арчаад бэлдэжээд дарга нь ойлгохгүй бол одоо яах вэ? Тийм ээ. Тийм удирдлагт бид нар одоо яаж ойлгох хэвтэй вэ? Мэдээж за энэхүү хөтөлбөрийг байгууллагт хэрэгжүүлэх гэвэл удирдлагын дэмжлэг маш хэрэгтэй. Удирдлага дэмжиж ивэл ингээд ажилчид урамшаад итгэвчтэй юм хэрэгждэг. Тэгэхээр удирдлага өөрөө энэхүү аргыг маань маш үр дүнтэй юм байна гэдгийг маань сайн ойлгох, ингээд цаад юуг нь сайн ухамсарлаж ойлгосноор ажилчдаа сурталчлаад манайх одоо ингээд ийм үр дүнтэй байгууллага болохын тулд бид нэр ажилчдаа ийм бага арга хэрэгслэр ингээд үйл ажиллагаа үр дүнгээ сайжруулах боломжтой юм байна гэдгийг сурталчилснараа үр дүнтэй байдаг. За тэгэхээр сонсож байгаа одоо байгууллага магадгүй одоо бүтээмжийн мэргэжилтнүүд маань тийм ээ удирдлагатаа энийг эргээр ойлгуулах тэднээсээ дэмжлэг авах талаар новчтой шин сайхан санаачлага байвал бас бидэнтэй хуваалцаарай. Тэгэхээр ерөнхийдөө 5S хөтөлбөрийн одоо ашиг туцыг одоо томьёолыг гэвэл нийтдээ одоо яг юугаар одоо бид нар илэрхийлж болох вэ?
За 5-9 хөтөлбөрийн ерөнхийдөө ашиг тус маань мэдээж л нөгөө байгууллагын дотоод уур амьсгал маань сайжирна, хувь хүний уур амьсгал сайжирснараа бие биентэйгээ харилцаа маань дээшлэн. Тэгээд бидний ажлын орчин маань эрүүл аюулгүй болно. Бидний бас нөгөө эрүүл мэнд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг тий. Тэгээд бас нөгөө одоо бид нар байгаль орчиндөө ээлтэй 5-9 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид нар хэрэгцээгүй зүйлс ингээд дахин аваалах биш, одоо өмнөх зүйлсээ дахин ашиглах, тэгээд нөгөө хог хаяглаа бууруулах, голодол бүтээгдэхүүн гаргахгүй байх, хэд үйлдвэрлэлийг ингэж дэмжихгүй байх, мөн тэгээд эвдрэл гэмтлээсээ урьдчилан сэргийлэх, эвдэрснийхэн дараа том ингээд хөрөнгөөр ингээд залруулах биш, өмнө нь ингэж илрүүлэх. За тийм үү, хоосон одоо ажлын байран дээр маань хоосон нэмэгдэл ингээд зай байдаг, түүнийг ингээд ашиглаж өөр ажилчид маань ингээд дасгал хөдөлгөөн хийх юм мөрөөд бий болгох юм бас бүрэн боломжтой байдаг. Тийм үү, тэгээ гомдлыг хэрэглэгчийн бас гомдлыг бууруулна. Тэгээ бас байгууллагын нөгөө нэг имиж маань сайжирна. 5S хэрэгжүүлсэн байгууллага. Тэгээд хэрэглэгчтэй маш хурдан үйлчлэгээ үзүүлдэг. Ингээд гологдлгүй бүтээгдэхүүн үйлчлүүлдэг. Ингэснээрээ хэрэглэгчийн маань нөгөө нэг шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ бид нэр хүргэж чадчихна гэсэн ашиг тусууд маань маш олон ашиг тусыг ингээд зэрэг авчрах бүрэн боломжтой байдаг. За тэгэхээр 5S зарчмыг байгууллага дээр хэрэгжүүлж байгаа одоо чиний одоо урд нь өөрийн ажлын туршлагаас харахад тийм ээ, хэдийн хугацаанд байгууллага тэрнийхээ үр дүнг мэдэрч болж байна. Энэ талаар одоо янз л да, ер нь бол хувь хүнээс шалтгаална. За ихэнх байгууллагууд ингээд за 14 хоног төлөвлөгөө гаргаад 14 хоног ингээд сарын хугацаанд ингээд хэрэгжүүлээ. Тэгээд дараачийн 14 хоногт ингээд аудит явуулъя, 5S-ийн аудитаа явуулъя. За тэгээд аудитаа явуулаад ингээд заах нэг захиалт харагдах, удирдлагатай харагдаал ингээд ийм өнгөрөх. Эхний жилд бол ингээд иймэрхүү байдлаар ер нь бол явагддаг. За тэгээд итгэжүүлэх юм хийхдэггүй ингээд за ингээд нэг 5S гэдэг бүгдээ яг мэддэг. Тэгсэн ирнэ ингээд яг хөвшүүлж чадаагүй ингээд. Тэгэхээр ингээд 1-3 жилдээ ер нь бол ингээд 5S-д хүрсэн хувь хүн байгууллага болсноор нөгөө Японы хөгжлийн гол түлхүүр гэдэг байгаа шүү дээ. 5S-ийг ингээд жижиг алхмын дагуу ингээд хийдэг. Ийм соёл хандлага хүрэх боломжтой. За тэгэхээр 1-3 жил гэхээр холол сонсогдож байна. Тэгэхээр яавал энэ одоо 3 жилийг наашлуулж яавал хурдан одоо байгууллага дээр хэрэгжүүлж болох вэ? Ер нь бол бүтээмж гэдэг маань ер нь бол хамгийн бага орцоор л хамгийн их бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэх гарцыг бий болгох байдаг тий. Тэгэхээр бид нэр өөрөө л одоо ийм соёл хандлагыг удирдлага байнга тасралтгүй дэмждэг байх, мөн ажилтан өөрөө бас нэг ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд үүнийг ингээд байнга дагаж мөрддөг байх. Одоо журам заавар байдаг бол үүнийг байнга давж хэвшүүлдэг байх. Тэгээд нөгөө өглөө болгон орж ирээд нөгөө дадал болох тий, үүнийг за одоо ингэж ярьдаг ч 21 хоног нэг үйлээ ингээд тавтаалахад тэр маань миний дадал болдог гэдэг шиг. Тэгээд ингээд байнга хэвшүүлснээрээ миний дадал болж юм хуурах бас боломжтой гэж бодож байна. За тэгэхээр сая хэллээ 21 хоног одоо нэг зүйлийг яг тасралтгүй хийхэд одоо хүн твшнэ гэж юм. Тэгэхээр сонсогч маань бас өөртөө туршаад үзээрэй. Тэгэхээр энэ 5S гэж яг юу хэлж байгаа вэ гэдгээ хишгээ дахиад нэг одоо давтаад хэлээд өгөөрэй. Тэгэхээр яг энэ 5 дарааллын дагуу сонсогчд маань өөртөө ингээд 21 хоног ингээд хөвшүүлэх гээд оролдоод үзээрэй гэж хэлмээр байна. За сэрэ буюу сайн монголоор сайн англин ялгах, одоо хэрэгтэйтэй зэрэггүй зүйл сайн англи ялгах. Сэтэн буюу сайтар зэгцлэн зохион байгуулах, сэсо буюу сайхан цэвэрлэж сэмцээлгэх, секцүү буюу стандартчлан хэвшүүлэх, шизүкэ буюу сахилга батыг төлөвшүүлэх гэсэн ийм 5 алхам дарга байгаа. За тэгэхээр энэ 5 алхмыг та өөртөө хэрэгжүүлж чадах юм бол 21 хоногийн дараа магадгүй өөрт чинь тийм ээ өдөр ингээд ажлын 8 цаг чинь одоо юу босно нь үл мэдэгдэх үр дүнгээ хэмжиж чадахгүй өнгөрдөг байсан бол та 8 цагт хийж исэн ажлаа 7 цагт хийгээд дуусчаад магадгүй 1 цаг сайхан мэргэжлийн номоо уншиж өөрийгөө сайжруулах боломж гарах юм билүү. За тэгэхээр сонсогчд маань үүнийг одоо анхаарал таавна гэж итгэж байна. За тэгэхээр Монголын бүтээмжийн төвийн хувьд 5S сургалтыг зохион байгуулдаг. Тэгэхээр байгууллагуудын захиалгаар хийж болдог тийм ээ. Тэгэхээр яг сургалт маань өөрөө ямар бүтцтэй, ямар хугацаатай байдаг вэ? За сургалтын маань хувьд болохоор 5S яг бүр хөтөлбөрөөр нь хэрэгжүүлье, ингээ байгууллагадаа хэрэгжүүлье, төсөл хөтөлбөрөөр нь хэрэгжүүлье гэвэл одоо бүтээмжийг дээшлүүлэлт сайжруулах анхан болон агсан шатны сургалтуудыг авах юм бол манай харилцагч байгууллагаар илсээд одоо бүтээмжийг дээшлүүлэх бусад 5S-ээс гадна бусад бүх арга хэрэгслийг ингээд оруулах боломжтой. Манай харилцагчийн сургалтын төлбөр маань
нийт жилийн хугацаанд 3 сая төгрөгийн төлбөртэй байдаг. 3 сая төгрөгөнд болохоор 8 цагийн дотоодын 8-аас 12 цагийн дотоодын сургалт тэгээ мөн гадаад сургалтууд маань багтсан байдаг. Тэгээ бас бусад манай дотоодын сургалтуудад хөнгөлөлтөө нөхцлөөр хамрагдах бүрэн боломжтой. За зөвхөн 5S сургалтыг ингээд одоо юугаар цагаар ингээд захиалгаар авахъя гэх юм бол манай 1 цагийн төлбөр маань 100 сая төгрөг байдаг. За 5S-ийг ингээд зүгээр сургалтаар наваа гэвэл 3-аас 4 цаг орчим сургалт болдог. За тэгэхээр энэ бол одоо үнэхээр бүтээмжээ дэвшлүүлье гэж бодож байгаа албан байгууллагын хувьд бол одоо 7 хоногийн 4 цагийг тийм ээ ажилтнуудынхаа мэдлэгийг дэвшлүүлэх зөв дадал хэвшүүлэхэд зарцуулна гэдэг бол харьцангуй одоо эдийн засгийн үр ашигтай хугацаа гэж бодож байна. Тэгэхээр ингээд бид нартай эргэж хамтарч ажиллах бүрэн боломжтой. За ингээд 4 цагийн дотор та бүхэн ажлын одоо байрны соёл 5S гэдгийг одоо мэдэж аваад одоо бүрэн суралцах боломжтой болох нэ. За тэгээд ер нь бол 5S гэдэг бол ажилтны ажлын зөв хандлагыг хөгжүүлэх үндэс болдгоо гэж үздэг юм байна. Зөв хандлага төлөвшснөөр байгууллагт зөв хандлага төлөвшнө. Тэгээд одоо зөв зүйтэй алхмууд хийгдээд бүтээмж нь дээшилнэ гэж боддог. За тэгэхээр өнөөдрийн маань одоо 5S сэдвийн тухай тавч ярилцлага өгөр дуусж байна. Хишгээдээ маш их баярлалаа. Тэгэхээр сонсогчдод хандаж одоо зөвлөгөө өгөх одоо зөвлөмж юу байна? За баярлалаа. За ерөнхийдөө бол хүн болгон миний зөв соёл хандлага зөв дээшилснээрээ байгууллагын маань үр дүн үр ашиг дээшлэнэ. За байгууллагын маань үр дүн үр ашиг дээшлснээрээ улс орны маань хөгжил дээшлэх боломжтой. Улс орны маань хөгжил дээшлснээрээ биднэрт ирэх буцаад нөгөө үр нөлөө үр дүн маань илүү их нэмэгдэнэ гэдгийг ингээд хүн бүр ингээд өөртөө суулгавал бас үр дүнтэй байдаг шүү. Тэгээд мөн 5S маань хүн бүрийн ажлын байранда 5 дахь ажлын байр болон гэр орондоо 5 дахьтай байх бүтээмжтэй ажиллахын үндэс суурь болдог. За тийм мөн байгууллагын хэмжээнд өндөр бүтээмжийн төлөө ирмэлзэн тэмүүлэх эрхэм дээд соёл мөн юм аа 5S гэдэг маань. За ингээ баярлалаа. Тэгээд 5S-ийг амжилттай хэрэгжүүлцгээе, бүтээмжээ дэвшлүүлцгээе. За ингээд тунгуудахгүй дараагийн бүрүү гарагт дараагийнхаа сэдвээр иргэн уулзна. Анхаарал тавин сонссон эрхэм сонсогчид та бүхэндээ гялалаа. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье.